Та бүхний амгалан айлтгая хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал видео хичээлийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв хэвлэл мэдээллийн суурь боловсрол ба сэтгүүлчийн ёс зүй гэсэн сэдэвтэй байх болно. Бидэнтэй хамт байгаарай. Хичээлийн эхэнд агуулга танилцуулъя. Хичээлийн зорилготойгоо танилцсан ёс зүйн тухай ойлголт, сэтгүүлчийн мэрэгжлийн ёс зүйн зарчмууд, ёс зүйг сайжруулах шаардлагууд дүгнэлт гэсэн хэсгээс энэхүү хичээл бүрдэж байна. За хичээлийн зорилгын хувьд хэвлэл мэдээллийн суурь боловсрол ба сэтгүүлчийн ёс зүйг сайжруулах шаардлагын тухай ярилцах юм аа. Ёс зүйн тухай хэлэлцүүлэг нийгмийн мэдээллийн сүлжээнд үе хүчтэй өрнөдөг. За энэ мэрэгжлийн ёс зүйн асуудлууд нь хөндөгддөг тодорхой хэдэн мэрэгжил байдаг гэж хэлж болно. Төрийн байгууллагын ажилтнууд, цагдаагийн байгууллагын ажилтнууд, гаалийн байгууллага, за мөн эмч, багш нар сэтгүүлчдийн тухай яриа нэлээд хүчтэй өрнөдөг. Тэгэхээр бусад ажил мэрэгжлийнхнаас төлхөө эдгээр байгууллагуудад ажилладаг хүмүүсийн мэрэгжлийн ёс зүйн асуудал ямар байна вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулдаг гэсэн үг юм аа. Ёс зүйн тухай яриа яагаад өрнөдөг вэ? Гэхдээ ёс зүйн тухай ойлголтын цаана яг юу байдаг вэ гэдгийг одоо тодруулъя. За ёс зүй гэдэг нь ёс суртахуун, зан суртахууны илрэл болж байдаг гэж үздэг. Тэр ёс суртахуун гэж юу вэ гэхээр хувь хүний төлөвшөл, зан авирыг илэрхийлдэг. За харин зан суртахуун хувь хүмүүсийн хоорондын харилцаанд тухайн хүний ёс суртахууны ухамсарын илрэл болж байдаг. За нийгмийн зан суртахууны хэм хэмжээ бол ёс зүйн хэмжүүр болж байдаг онцлогтой. За ийм учраас ёс зүйн тухай ярьж байна гэдэг нь тухайн хүний ёс суртахуун, зан суртахууны байдлын тухай авч хэлэлцэж байна гэсэн үг юм аа. Ёс зүй гэдэг ойлголт нь маш эртнээс нааш яригдж ирсэн олон зуун жилийн туршид эрдэмтэн мэргэд судлаачид ёс зүй гэж юу болох тухай томьёолж сайн сайханд тэмүүлсээр ирсэн. За ёс зүй болвол тэр дундаа норматив ёс зүйн төсөөллүүд бол дандаа сайн сайхан дээр суурилсан байдаг онцлогтой. Тэгэхээр хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, зан заншил, зан төлөв, зан арын шин, сэтгэлгээний хэв маяг зэрэг шинэ агуулгатай болж дотоод мөн чанарыг илэрхийлэх агуулга болж иржээ. Ёс зүйн хэрэгжилт нь гагцхун тухайн хүнээс хамаарч байдаг бөгөөд за энэ нь хуультай адил албадлагын шинж байдаггүй, харин тухайн хүн сайн дураараа хэрэгжүүлж байдаг онцлогтой. Хэрвээ ёс зүй сайн байвал хуулийн шаардлага байхгүй гэж нэгэн хуульч онцлон хэлсэн ч байдаг. Ийм учраас ёс зүй бол нийгмийн харилцааг зохицуулах, үл үзэгдэх гар юмаа гэж тодорхойлж болно. За ёс зүйн тухай яриа цааш мэрэгжлийн ёс зүйн тухай ярианд хөтөлдөг. Тэгэхээр мэрэгжлийн ёс суртахууны үндсэн зарчим, хэм хэмжээ, мэрэгжлийн ёс суртахууны байдлыг бол энэ мэрэгжлийн ёс зүйн кодекст багтаасан байдаг. За ёс зүйн кодекс буюу ёс зүйн дүрм журмууд байдаг. За энэ нь юу вэ гэхээр тодорхой үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй дагалдан гарч ирдэг ёс суртахууны асуудал. За тэрхүү асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний баримтлуул зохих хэм хэмжээг багцлсан баримт бичиг юм а гэж тодорхойлж болно. За Монголын сэтгүүлчдийн хувьд ёс зүйн дүрмтэй хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллага сэтгүүл зүйн бүтээлийн талаарх ёс зүйн алдааны гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. За энэхүү өөрийн зохицуулалтын байгууллага байгуулагдсанаар иргэд олон нийт мэрэгжлийн ёс зүйн алдаатай асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй болсон. За энэ нь бол шүүхийн ачааллыг бууруулах, мөн редакцуудад ирэх эдийн засаг, шүүхийн торгуулийн асуудлыг бууруулах сайн арга хэмжээнүүдийн нэг болсон юм а гэдгийг онцлон хэлэх нь
зүйтэй юм а. За сэтгүүлчдийн ёс зүйн асуудал нь 1978 оноос хойш өөрийн зохицуулалттай болж ирсэн гэж хэлж болно. За 400 гаруй мянган сэтгүүлч Парис хотноо цуглаж, ер нь энэ сэтгүүлчийн ёс зүйн кодекст ямар асуудлуудыг багтаах вэ гэдгийг хэлэлцсэн байна. Ингээд 3 бүлэг асуудлыг сэтгүүлчийн ёс зүйн кодекст багтаахаар болжээ. За энэ нь найдвартай мэдээлэл авах иргэдийн эрх, үйл явдлыг бодиттой мэдээлэх сэтгүүлчийн үүрэг, сэтгүүлчийн нийгмийн хариуцлагын тухай ойлголтыг багтаасан байна. За сэтгүүлч хүний баримтлал зохих ёс зүйн зарчмууд гэж байдаг. За энд яг ямар зарчмуудыг онцлон авч үздэг вэ гэд заримыг нь энд тодруулан тайлбарлая. За үнэн бодиттой мэдээлэх гэсэн зарчим байна. За энэ бол аль болох үннийг мэдээлэх, бодит байдлыг яг бодит байгаагаар нь дамжуулан мэдээлэх тухай ойлголтыг багтаасан байдаг. За өнөөдөр бидний хүлээж авч байгаа мэдээлэл бүгдээрээ үнэн бодиттой байдгүй үгүй юу гэдгийг үнэлж цэгнэж үзвэл бас өөр хариулт гарч ирнэ. За ялангуяа нийгмийн мэдээллийн сүлжээнд худал ташаа мэдээлэл, за мөн хэвлэл мэдээллийн манипуляцийн асуудал яригддаг болсон учраас үнэн бодиттой мэдээлж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудалд олон нийт анхаарлаа хандуулах болсон. За сэтгүүлчид маань өөрсдийн түгэж байгаа мэдээллийн баримтыг нягтлан шалгах үүрэгтэй байдаг. Нягтлан шалгахгүйгээр мэдээлэл дамжуулснаар мэргэжлийн алдаа гарах нөхцөл үүсдэг. Сэтгүүлч болон мэргэжлийн редакцийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд хараад бус байдлын асуудал чухлаар хөндөгддөг. За тэд хараад бусаар ажиллаж чадвал олон нийтийн мэдих эрхийг хангах боломжтой гэж үздэг. Харин манай орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын болон сэтгүүлчийн хараад бус байдал хангагддгүй гэсэн асуулт тавьбал энэ нь ихэнхдээ сөрөг хариулттай байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн эзэмшдэг вэ? Эзэмшлийг тодорхой болгохоор олон жилийн турш ярьж ирсэн боловч одоо болтол нэгдсэн байдлаар эзэмшлийг мэдээлдэггүй. Энэ нь ил тод байдаггүй. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төртэй хамаарал бүхий хүмүүсээс санхүүждэг гэсэн ийм судалгаа бас байдаг. За тийм учраас хараад бус байдлаа хангах нь ёс зүйн чухал зарчмуудын нэг юм. За мөн сэтгүүлчийн ёс зүйн зарчмын хувьд шударга байх гэсэн ойлголт байдаг. За шударга хандна гэдэг бол аливаад ашиг сонирхлын үүднээс хандахгүй, за мөн авилгад өртөхгүй байх явдлыг хамааруулан ойлгох юм. За сэтгүүлчийн ёс зүйн нийтлэг алдаа ямар байдаг вэ гэж асуувал энэ хичээлийг үзэж байгаа та бүхэн маань дор бүрнээ өөр өөрийн хариултыг өгөх байхаа гэж бодож байна. За ёс зүйн нийтлэг алдаануудад олон нийт шүүмжлэлттэй ханддаг. За мөн судалгааны үр дүнгуудээрч ёс зүйн ямар нийтлэг алдаа гарч байна вэ гэдгийг тодорхойлсон байдаг. За ингээд 2006 оны нэгэн судалгааны дүнгээс танилцуулъя. Нээлтийн нийгэм форумын судалгааны үр дүнд сэтгүүлчид дараах ёс зүйн нийтлэг алдааг гаргаж байна гэж утсан байна. За энэ нь мэдээнд үзэл бодлоо оруулж байна. За гарчиг зургаараа баримтын утга агуулгыг мушгин говьлдог. За нэг талыг баримталдаг гэсэн ийм ёс зүйн нийтлэг алдааг дурдсан байна. За мөн батлагдаагүй мэдээ таамаг цуу яриаг нийтэлдэг, тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна. Далд сурталчилгааг ихээр нэвтрүүлж байна гэсэн ийм судалгааны дүн гарсан байна. За бараг 20 жилийн өмнө хийсэн энэхүү судалгааны үр дүн өнөөдрийн бодит байдлыг ч бас илтгэж байгаа юм а. За энэ бүх алдаа засаж залруулагдаагүйгээр үл барам үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байдлыг тодорхой судлаачдын судалгааны үр дүнгээс харж болох үс байдаг. За тийм учраас сэтгүүлчид маань гаргаж байгаа ёс зүйн нийтлэг алдаанд дүгнэлт хийж ёс зүйтэй мэдээлэх чиглэлд илүүтэй анхаарах хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа юм. Олон нийт яагаад сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн асуудлыг анхааран нийгмийн мэдээллийн сүлжээнд хэлцүүлэг өрнүүлдэг вэ гэхээр энэхүү ёс зүйн асуудлыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг нь харагдаж байгаа юм а.
За хэвлэл мэдээллийн агуулга өнөөдөр ямар хэмжээнд байна вэ гэдгийг үнэлж үзвэл бас нэг өөр дүр төрх гарч ирнэ. За хэвлэл мэдээллийн агуулгыг гуйвалдгүй гэж асуувал та хэрхэн хариулах вэ? За тодорхой ажиглалтаас үзэх юм бол хэвлэл мэдээллийн агуулгыг гуйвуулж байгаа үйлдэл цөөнгүй харагддаг. За энэ нь иргэний нийгмийн төлөвшил, шүүн тунгаах сэтгэлгээнд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Ийм учраас мэдээллийн агуулгыг гуйвуулахгүй байхад редакцууд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм аа. За сэтгүүлчийн ёс зүйг яагаад сайжруулах шаардлагатай байдаг вэ гэдэг дээр хэдэн зүйл хэлье. За энэ нь мэрэгжлийн нэр хүндийн баталгааг хангах, за хэвлэл мэдээлэлд итгэх хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Сэтгүүлчийн ёс зүйн хувьд ямар анхаарах асуудлууд байна вэ гэдэгт дараах дүгнэлтийг хийж байна. За сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа нь сэтгүүлчид ямар ч давуу эрхийг олгодоггүй. За мөн дээрэнгүй байх зөвшөөрөл бишээ гэж тодтогон хэлмээр байна. За сүүлийн үед вебсайтын мэдээлэл бэлтгэж буй сэтгүүлчдийн хувийн зам байдал нь иймэрхүү дүгнэлт хийхээр үйлдэл харагддаг. За тийм учраас та бүхэн маань мэрэгжлийн үйл ажиллагаа маань бидэнд энгийн иргэдээс илүү ямар ч давуу эрхийг олгодоггүй гэдгийг хэлмээр байна. За бидний амьдарч буй нийгэмд ямар зан суртахуун, ёс суртахуун, мөн ёс зүй, хуулийн ямар шаардлагууд байна уу? Энэ шаардлагыг сэтгүүлчүн зайлшгүй биелүүлж байх ёстой. За эндээс бидний мэрэгчлэрээ ёс зүйтэй ажиллах ойлголт эхэлнэ гэж хэлмээр байна. За тухайн мэдээлэлд өртөж буй хүмүүсийг инэрэн хайрал, за өөрийгөө оронд нь тавиад үзье гэж зөвлөсөн байдаг. Сүүлийн үед дуйлан шуугаан үүсгэх хандлт авах зорилгоор хүмүүсийн уй гашуутай үед нь гэрт нь очиж ярилцлага авах, мэдээлэл хүргэх явдал нэлээд тохиолддог болсон. За энэ нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд бол асуудалтай үйлдэл юм а гэдгийг тодтогон хэлмээр байна. За мөн гэмтэргийн тухай мэдээлэл бэлтгэхдээ тухайн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг гэм буруутай гэж мэдээлэх үзэгдэл бол түгээмэл болсон. За сэжигднийг шударга шүүхээр шүүлгэх болон олон нийтийн мэдих эрхийг балансжуулахад сэтгүүлчид анхаарах нь зүйтэй юм а гэдгийг хэлмээр байна. За ингээд сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой хичээлээ өндөрлөх гэж байна. За иргэд маань хэвлэл мэдээллийн суурь боловсрлоо нэмэгдүүлэх тусам сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах чадвар нь нэмэгдэх болно. За иймээс сэтгүүлч бүхэн ёс зүйтэй мэдээлэхэд анхаарна гэдэгт найдаж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.